Үндэсний байгууллагаас Улаанбаатар хот, за Франц засгийн газартай хамтраад туршилтын байдлаар 7 айлуудад нарны панелийн батарейг халаа гуртан тавьсан. За эхний тавьсангууд нь 3 жил болж байна. За нодлон бинийг ингээ айлд очиод үзэхэд ерөөсөн яндан байхгүй болцсон. За тэгээд маш цэвэрхэн. За тэгээд дээрээс нь тэр нөгөө өвөлдөө асар хэмжээний одоо мөнгийг бол нүүрсэн зарцуулдаг байна шүү дээ. Гэтэл тэр одоо тэр мөнгө зарцуулахдаггүй байна. За хоёрдугаарт нь маш цэвэрхэн орчинд амьдарч яана гэдэг чинь нөгөө ханаа том хөрөхгүй, эрүүл мэндэндээ мөнгө зарахгүй гэд. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ маань аль хэдийн ингээ туршигдаа за болох юм байна. Баталгаажуулсан биш үү дээ. За тэгээд энэ төслийн хувьд болохоор ингээ цөөхөн айлд хэрэгжүүлж байгаа учраас нэг айлын одоо тэр хөрөнгө оруулалт 10 сая гарсан байлээ. За тэгээд 1 сая нь болохоор гэрийн дулаалахад зарцуулсан. 9 сая нь болохоор яг тэр нөгөө системийг тавихад зарцуулсан байлээ. Энэ хувьд юу гэж үзэж байгаа вэ гэхээр цөөхөн айлд хэрэгжүүлэхээр нэг айлын хөрөнгө оруулалт өндөр гарчиж байгаа. За тэгэхээр энийг болохоор одоо юу гэдгийг 500 мянган айл дээр 200 мянган айл дээр мега байдлаар хэрэгжүүлэх юм бол энийг айлын хөрөнгө оруулалт 5 сая руу орох нь шүү дээ. Карбон кредит гэл нэг мөнгө авдаг энэ төр гэл ярьдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлыг бууруулснараа за тэр 10 сая чинь баг 2 саяын шахуу тэр агаарын бохирдлыг одоо бууруулснаас сангаас авчдаг гэж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр чи энэ үл ерөөсөө маш үр дүнтэй юм хөрөнгө оруулалт. Өвөлдөө үл яг хөө тэр нарны панелаараа өөрөө ингээд нэг өөрийнхөө халаагаар шийдээ явж штэ. Зундаа бол халаалтын асуудал байхгүй болчихно штэ. Тэгэхээр тэр үедээ тэр нарны панелаараа тэр батарейгаараа бүлжээрүү цалхаанаа зарах нь байна. Орлого олох нь байна. Тэгэхээр ийм одоо маш амжилттай, маш үр ашигтай ийм төслийг бол яавал одоо нэг айлын хөрөнгө оруулалтыг бага байлгах вэ гэдэг дээр бол төр засгаас бол боломжтой бүх арга хэмжээг аваад хэрэгжүүлэх нь энэ одоо агаарын бохирдлыг бууруулах, за дээрэс нь хүний эрүүл мэндийн асуудлууд байна. Дээрэс нь одоо гэр хорооллын айлууд бас тодорхой хэмжээний одоо орлого олчих тийм. Одоо айлууд бол цахилгаан хэрэглэгч биш, ер нь орчин үед бол цахилгаан үйлдвэрлэгч очиод байгаа байхгүй юу?